Сайн уу? За захирал бит хоёр өнөөдөр энэ 5 өнгийн альчуураар стайлинг хийхэд бэлэн болсон байна. За энэ альчуурнууд маань хоёр талаараа хэрэглэгддээр онцлогтой байгаа. За эхний өнгө маань цэнхэр өнгөөр хийж үзье. За зүгээр шууд мөрөн дээрээ тавиад тэгээд ингээд цэвэрхэн ийм байдалтай байж болно. За хоёр дахь нь болохоор нуглаад өмнө нь хийлж байсан соронзоороо ингээд тогтоогоод хөдлөхгүйгээр хоёр талд нь хийгээд тэгээд ийм нүмерэг маягаар хэрглэж болно. Дараагийнх нь альчуураа тал нуглаад биеийнхаа нэг тал дээр тавиад дээд талыг нь соронзоороо бэхлээд доороо бүсээ зүгээд тэгээд хувцсныхаа нэг талыг альчуураараа ингэж хийж болно. За дараа нь цэцэг хэлбэрийг хийх болно. За альчуурны хоёр үзүүрийг хооронд нь уяад бариад баруун зүүн талыг нь хооронд солбож өгөөд ингээд татах юм бол цэцэг хэлбэртэй үсээд нэг талыг нь богино, нэг талыг нь урт гаргаад талтаа уйж өгнө. За ингээд уух юм бол бас маш гоё дэгжин ийм загвар гарч ирж байгаа. Хамгийн сүүлд нь альчуураа мөрөн дээрээ тавиад за үзүүрийг нь уяад за уйсан үзүүрээ ингээд эргүүлээд толгой руугаа хийн. За их биеийг нь толгой дээгүүрээ татаж гаргаж ирээд үлцээсгийг нь янзлаад ингэж уух юм бол альчуур унахгүй амар байдаг. За тэгээд шилээ зүгээд өгөх юм бол зуны имиж бүрдүүлэлт маань нэг иймэрхүү болох нэ. Баярлалаа.